Сайн бацгаана уу? Налагчуудтай хайр түгэе мэдчилгээ хүргэлт ээлжид шинэхэн дугаараа та бүхэндээ толилуулж байна. Аав шиг минь нүмертэй, ижи шиг минь түшигтэй, ах эгч хоёртоо үргэлж баярлаж явдаг шүү хэмээн хүргэн цэнд аюушийн гэр бүлээс ах бэмбд оржуулан эгч ашаа нартай илгээсэн айгүй гоё гинтийн бэлгийг бид уламжлах гэж байна. Өнөөдөр энэ эрхэм хүмүүсийн төрсөн өдөр ял эсвэл тэмдэглэл баярын өдөр биш, зүгээр л баярлалаа гэсэн зүрх сэтгэлийн үгс бүхнийг нь хамтдаа дамжуулцгаая. Баярлалаа өтгөр хүнийг минь хуваалцсан баярлалаа. Сайн байцгаана уу? Мэдчилгээ үргэлтийн хамт талнаас та бүхэндээ өчийн мэндийг хүргэж байна. Бид ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид бэмбд орж ахихаа өргөө цагаан гэрийн хоймроос энэ өдрийн мэндийг дэвшүүлэн айлтгаж байна. Эрхэм үрхийн тэргүүн болсон ахыхаан энэ үдшийн амар амгалан айлтхан мэдчлээ. Ажил аятай тухтай сайхан байна уу? Сайхан байна. Ажил өндөр байна уу? Сайхан үлдчихэж байна. Сайхан үлдчихэж байна. Миний ах өнөөдөр бол 11-р сарын 27-ны өдөр үргэлжилж байна. Эрхэм дарс сүрэн эгч маань за тэгээд ах маань гэргийн хамт гэрийнх нь хойморд учиргүй суулгаад утас бичлэг болгочихор их гайхаж байгаа болов уу гэж бодож байна. Өчигдөр бол ухтаан улс тунхагласны баяр болоод өнгөрчихсөн. Харин өнөөдөр таны хувьд ямар өдөр болж байна? Гэргийгээс асууя. Энэ өдрөдөө их гэмтэл сан тааж чадахгүй нь шүү дээ. Тэгэлгүй яг уу та хоёр маань их гайхан нарахгүй баха гэж бодож байна. Учир нь дүүдэн захиалга өгсөн хүмүүс хэлэхдээ өнөөдөр энэ гэр бүлд ямар нэгэн төрсөн өдөр тэмдэглэлт баярын өдөр тохиогоогүй. Тэгтээ их баярлалаа гэдэг нэлээд олон хүмүүсийн талархлыг тийм том бэлгэнд шингээгээд охин нь аваад ирсэн байна. Онцгойлон өөрийгөө танилцуулъя. Манайх налагчуудтай хайр түгэе гэд мэдчилгээ хүргэдэг газраас бэмбд оржих хэмээх өөрийнхөө айлд хаягилж ирсэн өнөөдрийн гоё мэдчилгээг уламжлах гэж байна. За бэмбд оржихаа энэ мэдчилгээ ер нь хинээс юм бол танд нэг сэжүүр өгсөн хүн байна уу? Энэ ер нь манай дүүнэр юм болов манай хөвгтөд аль нэг л байх. Чуучаа. Яг тэр нэг гэж хэлж чадахгүй байна. Хэлдэг гэсэн байна. За тэгвэл юм болов. Эр хоёроос юм болов яг тэр хэлж чадахгүй. Яг хэлсэн. Гэтэ их олон таамаг бол ямартаж байна, тийм ээ. За, тэгвэл эхлээд энэ олон бэлгийг гардуулахаас өмнө охин нь та хоёрт нэг хүмүүсийн хэлсэн мэдчилгээний үгсийг маш их тодор дуудаж өгөх хэрэгтэй байна. Хэрвээ сайн сонсвол энэ ямар учиртай бэлэг юу болоод хаанаас ирв гэдг нь айгүй тодорхой болно шүү. Аавын минь үргэлжилэл болсон аав эгч надад байдаг юм аа. Амьдралын минь жаргал зовлонгийн алинд ч түшээдэл туулаад лавдаг эгчтэй байна гэдэг дэндүү их чаргал байдаг юм байна лээ. Гаднаа зэмэлсэн ч дотогшоогоо дандаа л өмөлзөж байдаг. Газрын хаанаас хідэн дүүнрийг ингэж үргэлж түшиж байдаг. Нартад намайг түшээд авах нандан сайхан ах эгч хоёртойгоо учруулсан хувь тавиланда дэндүү их талархаж суунаа. Өнөөдөр та хоёрын минь хувьд ямар нэгэн баярын өдөр биш ээ. Гэхдээ өр зүрхэндээ бодож явдаг талархлын үгс бүхнээ шингээн өнөөдөр цэн даюуш хүргнийх нь гэр бүлээс та хоёртоо гинтийн бэлгийг өргөн барьсан байна. Аавын үгүйд орлоод авах ахтай байна гэдэг дэндүү чаргал юм аа. Хүргэн ах минь ёстол нэг бурхны өрөөлөөр учирсан буянтай сайхан хүн байдаг юм аа. Хүний эрхэж хизээч биднийг алаг илэг үзэж байгаагүй. Үргэлжил төрсөн дүү шигийн үршигэн эвийлж хайрлаж түшиж байдаг. Уул шиг нүмертэй, аав шиг түшигтэй, ухаан заяад ахтай үнэхээр их талархаж байгаагаа үгээр хэлээд дүүн ойлгуул чадахгүй байна. Энэ амьдрал чинь жаргал зовлонгийн нийлбэр юм болохоор жаргалын цагт нь та хоёр дээрээ баярлаад л гүгээд очих юм хэдэн дүүн. Магадгүй заримдаа нэг жоохон шалгуур ирвэл бүдрээд унахвал түшээд авах юм да. Минь тандаа баярлалаа хэмээн хаяглая. Ээжийн үгүйд орлоод авах эгчтэй байна гэдэг бүгэрч үгээр хэлхийн аргагүй жаргал шүү дээ. Энэ сайхан эрхэмтэй ханлан жаргаж авах эгч маань өдгөө намайг бас миний үр хүүхдийг түүний хүүхдийг гэд үеэс үйдэл хайр халамж юугаан шингэн явж байгаад хамгаас их баярлаж явдаг юм шүү хэмээн хэсэг бүлэг хүмүүс талархлын мэдчилгээ явуулсан байна. Ингэхдээ авах эгчийнхаа гэр бүлд хэмээн хүргэн ах бэмбд орж ахт маань хаяглан илгээж цэн даюуш хэмээх
эрхэм айл гэрийн аав ээж үр хүүхдүүдээс нь айгүй гоё мэдчилгээ явуулсан байна шүү. Та хоёртоо талархал дүүрэн бэлгийг өргөн барьж байна охин нь. Хүлээн авна уу. ганцхан эзэн намолохороо хүндээ хайртай мэдибо. Энэ жилийн хамгийн анхны Сантагийн бэлэг авсан хүмүүс бараг та хоёр маань баха гэж бодож байна. Ууд дүүрэн бэлэг. Тэгээд бэлэг гэхээс илүү эвэдээ энэ айл их баярлаж явдгаад илгээсэн юм болов гэсэн амьдралын жаргал зовлонгийн алинд ч түшээд авдаг аавын нүмертэй ах таны сэтгэлийг хуваалцмаар байна. Одоо тэндээс зүүн бичиж байгаа бэмбд орж аха. Нөгөө хэд маань бүлтээтлээ хараад ах юу гэж хэлэх бол гээд айгүй бол хүлээж суугаа болов сэтгэлээс хуваалцдаг. За хайрт хөргөн цандаа юусуулна эхнэр улур туя мөн гарсан өрхөөгтөд нь өнөр өтгөн жаргаж урт удаанаас илгаарны багуулна төрлөөр нь төвшин намуулна хэдэн жилийн энэ өдөр хүртэл яг энэ өнөөдрийнх шиг инг тунх сайхан амьдарч яваараа гэдэг үлцээр ойл төвшүүлж байна. Баярлалаа. Тэр сайхан гэрүүл бат сайхан орших болтгой. Тэгээд бэмбд орж яха Монгол түмэнд нэг сайхан үг байдгийн штэ. Сайн хүргэнтэй болвол аавын энтэй хайраар аргамжаалж ахан дүүсэнд түшдгээ гэж. Яг энэ дууны үг танд маань зориулсан бололтой шүү дээ. Их л түшиж явдаг дүүнэр нь талархлыг эрүүл энхийг өргөн барьсан шүү дээ. Тандан бас талархлаа гэж илгээсэн ашаа ихчтэйгээд авгаалan дуудаж хүндэтгэн дээдэлдэг учиртай юм байна лээ. Одоо таны сэтгэгдлийг бас сонсмоор байна. Дүүнэртэй хандаж. За хоёрдаа маш их баярлалаа их чинь. Хөргөмдөө баярлалаа, дүүдээ баярлалаа. Ийм сайхан илгээмж явуулсан. Хоёрдаа маш их баярлалаа их чи ах хоёр нь. Тэгээд та хэд маань бас хөршүүд юм шиг байна лээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ёстой л нэг бие биенийгийн түшигтэй тулахтай гэдэг нь айл болоод сууж байгаагаас нь л андшгүй байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та бүхний минь амьдрал үргэлж аз жаргалаар бэлхэж ахан дүүст нь үргэлж ийм сайхан баярын ухаа цангинсан гэрэл гэгээтэй мөчүүдээр дүүрэн байхын эрүүл өргөөд энэ нэвтрүүлгээ жаргааж байна шүү. Эрүүл энхийг хүсье. Халиран туулдаг чиглэлээ хайраар зөөлрдөг хорвоо шүү дээ. Хайрлан амьдранда харанхыг гүйсээ дүүтэй юм чиндээ. Дүүлэн нислэ чиглэлээ